хэлцээрт бид нар энэ бэлэн хэсэг дээр би бол эргэлзээд байгаа. Одоо яг сүүлийн 1 жил бид нар чинь бас нөгөө гэлтийн импортын татрыг байхгүй болгоод одоо үндсэндээ 11 гурилын үйлдвэрээс 7 дамп урс одоо 4 л үлдсэн. За Кыргызстан бас яг Евразийн энэ хэлцээрт нэгдэн Орос орнуудын нэг. За Кыргыз ямар нөхцөл байдал одоо үүссэн байна гэхээр нийт гадаад худалдааных нь 60% ганцгаар явдаг. 60%. Тэр нөө татвар хураах боломж байхгүй. За томоохон бизнесүүд бүгдээрээ Орос эзэнтэй. Яг нь ер нь худалдаа гэдэг маань тэгэл хоорондын мөнгөний зодон л одоо болдог гэсэн, мөнгөний өрсөлдөөн болдог гэсэн үг. Манай аж ахуй нэгжүүд тийм хэмжээний мөнгөтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн бид нар соёлтойгоор энэ асуудлыг дахиад нэг жоохон судлаад эрсдэлтэй өр нөлөөлийн судалгаагаа хийгээд хойшлуулсан нь зөв. Өөр гарц бол байхгүй. Оросоос импортлж байгаа хэмжээ чинь 5-аас 2-оос 3 дахин ихсэн. Манай экспортлох хэмжээ бол үсрээл 10%-аар л нэмэгдэнэ. Та нар махыг экспортлно гэдэг нь одоо хятад руу бид нар мах экспортлж дийлэхгүй л шүү дээ. Дотоодын үн нэмэгдлээгээл тэгэл экспортоо хаачдаг. Манайх бэлэн биш байгаад. Тэгээ бүгдээр марк хийгдэх юм уу? Одоо Казахстаныгаар, одоо Кыргызстаныгаар одоо бүгдээр яаж энэ хэлцээрээс гарах уу гэдэг л асуудал явж байна. Тэр энэ дээр арай жоохон боломжтой онцсон дээр баха. Тэгэхэр гишүүний болгоомжлолыг бол их олон хүн хэлж байгаа. Гэхдээ энэ болгоомжлолыг ярихаас өмнө хэлцээр хийя гэдэг саналыг гаргаад их удаж байгаа юм байлээ. Манай их хурлын гишүүд энийг бас анхаарна биз. Яагаад бид нар хойд талдаа төр хэлцээр хийдэг санал гаргасан бэ гэхээр хэтэрхий худалдаа 90 хэдэн хувь нь урт талтайгаа байна. Тэнцвэрээ хангаяал гэдэг ийм санал гарсан юм байлээ. Тэгээд энэ хэлцээрийг бол Евроаз өөрөө хүлээн зөвшөөрөхгүй их удсан. Ер нь бол инх төвшин сайдын хэлж байгаагаар бол баг их олон орны ард байсан. Тэгээ хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлцээр эхлүүлье гэдэг ийм шийдэл төрсөн гэдэг ийм мэдээлэлтэй байгаа. Зүгээр үр өгөөжийн хувьд бол бид нар үйлдвэрлэлээ ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг босгож ирэх гэх юм бол энэ хэлцээр маш их ашигтай. Одоо бид нар сая хангаан бүсэд очлоо. Хангаан бүс бол хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 50% байна. Энэ хүмүүсийн орлого нэмэгдэх, энэ хүмүүсийн худалдаа эрхлэх боломж гарах. Тэр дундаа арьс, шир, ноос, ноолор гэсэн бүтээгдэхүүнүүд чинь унчхаар малчтын орлого байхгүй болчиход байна. Тэгэхээр энийг нэг тодорхой үйлдвэрлэлд гаргадаг тэр боломжийг л Евроазийн эдийн засгийн холбоо энэ зах зээл байна уу гэж хараад хэлцээрийг эхлүүлсэн. Бид Евроазийн холбоонд элсэхгүй. Хэлцээр төр хийгдэнэ. Бид ажиглагч орноор ч элсэхгүй. Тийм учраас бол Евроазийн холбоонд элсэх гээд байна гэд ингээд санаа зовж байгаа гişүүд бол энэ дээр одоо ямар ч одоо санаа зовх зүйл байхгүй. Бид зах зээлээ олж авахгүй бол энэ худалдааны дайн бол Монгол улсад ямар их хор хөнөөл учруулахыг бид нар өнөөдөр тааварлах боломжгүй байна. Биднээс хол хөндийн юм шиг харж агаад маш том хохирол амсан шүү гэдэг ийм дохио бол хаасайгүй ирж байна. Тийм учраас бол энэ худалдааны дайны үед бид нар өөрийн гэсэн зах зээл олж авах нь бол улс орны хувьд амин чухал байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. 90 хүнсний төрлийн буюу Монголд үйлдвэрлэж байгаа бараанууд дээр бэлэн бараа бүтээгдэхүүн манайх тарифын хөнгөлөлтөнд оруулаагүй. Гурил бол энэ хэлэлцээрт байхгүй. Гурилыг бол өнгөрсөн жил тарифыг нь тэгэлдэг нь манай өөрийн санаачлага. Тэгэхээр одоо буцаагаад гурилынхаа тарифыг тавих л асуудал байна. Гурилыг энэ хэлэлцээрт оруулаагүй. Эцсийн бүтээгдэхүүний төвшөнд бол орохгүй байгаа. Улаанбуудаага бол бүрэн хамгаалсан. Хүнсний ногоогоо хамгаалсан. Арх пиаваа хамгаалсан. Сүүн бүтээгдэхүүнээ хамгаалсан. Ер нь бол бид өөрийнхөө хийж чадж байгаа зүйлийг бол За энэ салбар бол үндсэндээ 600 мянган хүний амьдралтай холбоотой салбар шүү. 3 жилхэн хугацаатай их юм а гэд
ямар ч эрсдэлгүй гэж одоо тэгж ярьж болохгүй шүү хамт хүмүүсээ та. Та өөрийнхөө гараа эдийн засгийн гол салбарыг нухчин дарах ч штэ. Манай эдийн засгийн өсөлтийг хэдүүгээр нэмэгдэх юм, экспорт хэдүүгээр нэмэгдэх юм. Тийм судалгаанууд чинь хангалтгүй байна. Хийсэн байгаа судалгаанууд бүгдийг харсан. Тэнцээ зөвхөн тарифын асуудлаас гадна тарифын бус саад дотор нь тэрнээс хамаагүй их байна. Манайх руу чөлөөтэй орж бид нар зөрүүлээд юуж гарах боломжгүй. Ийм л өсөл байдалтай тийм л хэлцээр байна. Хүнсний хувьсгал гэдэг бид нар чинь хийгээл явж байна. Тэр хүнсний хувьсгалч дууссан юм уу? Ямар үр дүнтэй гарсан юм? Одоо тэрийг ингээд бүгдийг нүрэн тараа ихж байгаа юм уу? Нэг гараараа Гандамар сайда экспорт хэр нэмэгдэх үү гэдэг талаас нь бодтой яг тоо баримтаар хэлвэл зүгээр. Ер нь яг манай гишүүд нэг зүйлийг бас анхаараарай. Бид 90% нэг орноос хамааралтай эдийн засгтай байгаа шүү. Тэдний нөлөө ороод ээж болохгүй шүү. Тэд тийм л байхыг бодно. Биднийг хавсраг байлгахыг л бодно. Энэ талаасаа бас сайн бодцоогоор. За та хариулъя. За ер нь бол их хурлын гишүүдийн хэлж байгаа бодож байгааг бол ойлгож байгаа. Ер нь би зүгээр гишүүдэд нэг зүйлийг хэлмээр байгаа юм. Ялангуяа өнгөрсөн парламентод байсан хүмүүс өнөөдөр актер ухаантай дуграад байх хэр зохистой вэ? Хилцээр эхлэхэд та бүхэн дуу хоолойгоо өргөжих ёстой. Хилцээрийг эхлүүлээд бүр тэглээд байж хад тодорхой бараануудаа бид нар хамгаалж үлдчихэж байгаа. Одоо бид нар энэ хоёр орны харилцаан дээр айхтар улс төржид ах шаардлага ерөөсөө байхгүй. Бид нар хоёрынхоо аль нэг талыг барьж амьдрэх хүмүүстэй. Тэр хүмүүсийн нөлөөг төрийн бодлогод оруулж ирж болохгүй. Хамгийн ойрхон, хамгийн бололцоотой зах зээл бол хойдолд байна. Энэ зах зээл рүү бид нар дайрах хэрэгтэй. Ийшээ бид нар нэхмэл бүтээгдэхүүн, оос ноолоор өнөөдөр Оросын холбооны улсад ус эргэлзэж байгаа юм надад алга. Би зөв танд эргэлзээд байгаа. Өмнөх парламентд суусан ухаантай царайсан ч гэнэ үү. Танд эргэлзэж байна. Та тооцоо судалгаа сайн харуулдаг. Тэгээ тэрний дараас мөрөө шийд. Тэгээ энэ бол одоо цэвэр улс төрийн өнгөөр л бид нар юмд хандаад байна л да. Тооцоо судалгаагчийн яам, хөдөө аж ахуйн яам, холбоод нь бүгдээрээ хийцсэн. Зүгээр нэг итгэлгүй юм байгаад байна. Бид нар одоо үйлдвэрлэсэн бараагаа тэр зах зээл зарж чадахгүй юм биш үү гэдэг нэг юм айдастай. Тэр айдас нь өөрөө маш их баталгаа нотлохоо шаарддаг. Ер нь бол энэ зах зээл дээр бараа бүтээгдэхүүний чинь авъя гэж ямар ч хүн баталгаа гаргаж өгөхгүй шүү дээ. Бизнес эрхэлж үзсэн, түүц ажилуулж үзсэн хүмүүс тэрийг мэднэ шүү дээ. Хэр зэрэг сайн бараа үйлдвэрлэн тэр хэмжээнд л бараагаа зарна. Хэр зэрэг худалдааны суу зайл гаргана тэр хэмжээнд л юмаа зарна. Түүнээс биш одоо бэлэн зах зээл байна. Энэ зах зээл дээр лангуун дээр бараа тавиад шууд авдсан байна. Ер нь яг экспорт яаж нэмж экспортын боломж талаасаа тайлбарлавал зүгээр. Бид нар ч ерөөсөө 90% нэг орноос хамааралтай гэдгээ л ер нэг бодмоор байгаа юм да. За энэ дээр бол уг нь юу яачмаар байна. Бид нар энэ байнгын орооноос магадгүй төсөв эдийн засгийн байнгын орооноос хамтарсан ажлын хэсэг гаргаж хэлцүүлэг зохион байгуул санал төгөл бэлдэх ийм шаардлагатай болов гэж бодож байна. Тэрнээс одоо ингээд зүгээр амаараа энэ гэрээ ашигтай юм гэд ингээд суугаад иж болохгүй л дээ. Энд чинь олон монголчуудын за манай томоохон эдийн засгийн салбарын 600 мянган хүний одоо шууд ажил амьдралтай шууд холбоотой хэсэг. Тэр энийг бол ингэж хомго хандж болохгүй л дээ. Тэгээ дараад нь энэ гэр ашиггүй бол манайхан сэргэлэн биш байсан юм байна. Ахвалчтай байгаагүй юм байна гэсэн ийм л асуудал ярихаар байна л да. Сауд Японы гэрэг бол тэгж дүгнэж штэ. Манайх нь өөрснөө ингэж авахалжгүй юм байна. Манай бизнес нь өөрснөө сэргэлэн биш юм байна гэдэг ийм байдлаар дүгнчих шиг болохын тэгээд би одоо буруу сонсоогүй бол тийм учраас бид нар өмнөх хийсэн гэрээнүүдээ ч бас нэг дүгнээд энэ гэрээг хэрэгжүүлснээр бид нар ер нь яг эдийн засгийн үед үнэхээр ашигтай юм уу ашиггүй юм гэдээ бас харчмаар.
Тэгэж бид нар бол эн чинь Оростой сайн муу харилцаад төрөөс асуудал биш байхгүй. Гол нь бид нар эн чинь амьд үлдэх үг гэдэг хармаар л гэсэн үг. Бид нар манай тэр жижиг дунд үйлдвэрийн салбар, манай хүнсний салбар, манай энэ хөдөө аж ахуйн салбар амьд үлдэх үг гэдэг л хармаар л гэсэн үг.